Цэргийн алуу хаагаад 18-наас цэрэгтэй бол цэргийн алуу хааснаас хойш орон нутагта нэгдэл нийгэм байхад л аавтайгаа цуг мал малж эхэлсэн. Тэр оноо одоо хугацааг бодоход одоо 40 гаруй жил болсон байна. Хань жилтэйгээ тэр 30 гаруй жил болж одоо тэгээд өвгдээсэн шороо бууцсан дээр мал идэгээ одоо малдаж эдий зэрэгтэй хөрсөндөө баяртай байна. Малыг ер нь тэгэл хавар намрын цагт нь бэлчээр хужраар их дамжуулж хойтол уртал одоо явж оторлж тэгсэн цаг тарга хүчээ аавн тарган хүчтэй мал бол ер нь хаврын юунд бол 100 бол хорогдол багтаа орно. 100 болох үед бол ер нь тарган хүчтэй мал бол тэгж амар яахгүй. Тэгээд өвс тоосыг бол нэлээд сайн авч орон нутагтаа ер нь айл байх болцооныхаа хэрээр авч тэгжил малыг мална. 1974 онд юм байна. Нэгдэл социализмын үед нэгдэл нийгэм байхад би одоо нэг 10 үржээж багал хөөхд байсан. Тэгэхэд манай өвөө л гэж хэлэх юм да одоо манай ижийн ав энэ яг энэ бууц өтгөн дээр улсын авраг малчин болж исэн. Тэрнээс хойш одоо 50 гаруй жилийн дараа би энд мал займгийн авраг малчин золболж энэ их ерөөлтэй дэмбэртэй орон хангаадаа бас их ахнаас шүтэж амьдэрдэг хүн байгаа. Малыг бол одоо 4 дэрэл дээр нь өсгөж яана. Ахан тэмээрээс бусдыг бол малж гин. Сарлаг Монгол адуу хоньямаа гэл ингээл 4 дэрэл дээр нь бол малж гин. Малын буян гэдэг дундшгүй ер нь малыг эзэн хичээгээл юм бол мал өөрөө өсдөг амт юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэхээр зүтгэлээр л энэ мал гэдэг амт чинь өсөж үржиж олон болж эдий зэрэгтэй орно. Тэгтээ ахан малыг бол тэгж их өсгдгөө би энэ мянгат малчин гэдэг шиг тэгж би ерөөсөө малыг нэг 600-аас хэтэргдэггүй. Бог малыг бол 500 л байнга л барьж яадаг. Одоо ч л барьсаар байгаа. Тэгэл яг бод бог нийлээл 600 руу их олон малын хэрэг гэж угаасаа байхгүй юм л да. Энэ бэлчээр нутгаад халахлна. Тэгэхээр зэрэг энийг энд л хэмжээ хязгаар нутаг бэлчээртэй тааруулж малыг маллах хэрэгтэй. Тэгээ яг төмөр уулаг сумын одоо үйлдвэрийн энэ хар ухан бол сайн лухан байна. Одоо энэ ямааны ноол бол гарцуу шал өөр л байна. Цагаан бол энэ хойноос авсан хуцнууд бол бас тавихт бол одоо бие хаасайтай их том жин сайн гардаг тийм төлөг юу хурган төлөг нь бол их том тийм мал бол бас яадаг л гардаг юм байна. За шинэ өдөрчүүд аваргуудаа шинэ өдөрчүүдтэй цөмөрөнд нь гал марын жилдээ илгээрэн хамглан төлөөрөө төвшин хамглан сайхан аж төрхийг өрөөл дэвшүүлье. За намайг Цэвгжээ Үлзэмөх гэдэг. Би 1987 онд 10 дугаар анги төгсөөд аав ээж дээр мал малдаж байгаад 92 онд 93 онд одоо хантайгаа нийж тэгээд тэрнээс хойш 30 гаруй жил мал маллаж байна. Мал маллахад яг хамгийн гол нь чанар дээр нь анхаарч одоо сүү шим сайтай, тарга гут сайтай тийм малыг л одоо өсгөж үржүүлэхийг л одоо зорилго болгодог доо. Бүтээлч хөвсгөлчүүд